Та илүү өрөө суугийг хүлээн авч сонсож байна. За ингээ өнөөдрийн дугаар маань эхлэхэд бэлэн болсон. Энэ удаагийн дугаараа эхлэхээс өмнө надад нэгэн сайхан баяртай мэдээ байна. За энэ мэдээг та бүхэнтэйгээ хуваалцахад илүү хуруу сууг 60,000 олсон байна. За ингээд өдий хүртэл тийм ээ илүү өрөө суугтай хамт байж ирсэн бүх сонсогч нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ингээ өнөөдрийнхэн дугаарыг эхэлцгээе. Энэхүү хэрэг 2023 оны 3 сарын 9-нд гарчээ. Бага насны хүүхдээ хараад гэртээ суудаг охиныхон гэрт ээж нь очдог. За гэтэл охин нь нэлээд ядруу харагдав. Учир нь нөхөр нь өөр хот руу ажиллаар явж ганцаараа нялх хүүхдээ хардаг учраас гэр орных нь ажил туслахаар ээж нь шийдсэн байна. Ээж нь гэр доторх эд зүйлсүүдийн шороо тоосыг арчиж, угааж цэвэрлж байтал өрөөний нэгэн буланд тоосондоо зарагдсан нэлээд том хөлдөөгч байхыг олж хардаг. Охиноо гэртээ эзгүй хойгоор хөлдөөгчийг нь сайхан цэвэрлээ тавьчихъя гэж ээж нь бодсон байна. Тэрээр хөлдөөгчийг онгойлгож, ууттай хөлдөөсөн махнуудыг гаргаж байтал хөлдөөгчний доод талд байж боломгүй нэгэн зүйл нүдэнд тусчээ. Энэ бол 1 жил 3 сарын өмнө гэрээсээ хол ажиллахаар явсан хүргэнийх нь хөлдөө цогцос байсан юм. Ор сурггүй алга болсон хүнийг Пан Хүнвэй гэдэг. Тэрээр 1991 онд Хятадын Аньху мужийн Хуаннан хөдөө тосгонд төржээ. Гэр бүлийнх нь хувьд 3 хүүтэй айлын дунд хүн байсан юм байна. Тэд амьдралаа залгуулахын тулд уйггүй хөтөлбөрсөөр ирсэн гэр бүл юм байна. Пан бага байхад тэдний гэр бүл Жансу мужийн Сүжоо хот руу нүүж эцэг эх нь уг хотод жижиг бизнес эрхэлж тэндээ төвхнөх болсон байна. Пан Сүжоо хотын их сургуулийг төгссөн бөгөөд ах トゥ хоёроос бол цор ганцаараа дээд боловсрол эзэмшсэн хүн байсан. Энэ нь түүний гэр бүлд маш том амжилт байсан бөгөөд хүүгээ ирээдүйн найдвар гэр бүлийнхэн бахархал гэж харж байв. Пан их сургуулаа төгсөж дээд боловсрол эзэмсэн ч гэлээ Сүжоо хотод хүссэн ажлаа олж чадсангүй. Эцэст нь тэрээр үл хөдлөх хөрөнгийн агентад ажилд орсон ч гэр бүлийнх нь энэ сонголтонд нь тун сэтгэл дундуур байсан байна. Учир нь үл хөдлөх хөрөнгийн зууч болохын тулд дээд боловсрол шаардлагагүй, орох босго нь харьцангуй намхан гэж эцэг эх нь бол үзсэн. Гэсэн ч Пан үл хөдлөх хөрөнгө зуучийн агентаар зорилготой тууштай ажилласаар 2016 он гэхэд амжилтанд хүрч чадсан байна. Тэр үед орон нутгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл Хятадын төрийн бодлогын ачаар эрчимтэй өсөж байсан бөгөөд Пан шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд өндөр хувь хүртэж албан тушаал дэвшиж чадсан. Тэрээр үйл хөдлөх хөрөнгө зуучийн компанид ажиллаж байхдаа хамт ажилдаг өөрөөсөө 2 насаар дүү Жа Дунли гэх бүсгүйд дурлаж танилцсан байдаг. За би түүнийг цаашдаа Лили гэж яриад явуулно. Лили 1993 он Сүжоо хотод төрсөн. Тэрээр чинээлэг айлын охин байсан бөгөөд ер нь дуу цөөтэй, даруухан, төрөлхийн тийм дөлгөөхөн зантай охин байсан юм байна. Пангийн ажилдаа гаргасан амжилт Лилигийн анхаарлыг татаж тэд нэгэнтэйгээ ойр дотн харилцаж эхэлсэн юм. Ингэж явсаар удалгүй 2017 оны 2 сард тэд албан ёсоор үерхэж эхэлжээ. Бусдын нүдэнд аз жаргалтай хос мэт харагддаг байсан. Пан Лилид маш их хайртай, чин сэтгэлээсээ ханддаг байсан бөгөөд хамт өнгөрүүлсэн мөчүүдээ, ойн баярын өдрүүд, өөр бусад баяруудынхаа мөчүүдийг зургаад аруулад, уг зургаа бол сошиалд хуваалцаж, найз охиндоо гинтийн бэлэг барих нь ч олонтой байжээ. 2018 онд тэрээр Хонконгийн дуучин Чаки Ченгийн тоглолтын өндөр үнэтэй тасалбарыг худалдан авч хайртай найз охиныгоо баярлуулж байсан ч удаатай юм байна. Пан Лилид хандах хайраа нээлттэй илэрхийлдэг байсан бөгөөд ер нь бол өөрийнхөө WeChat профайлдаа тийм ээ найз охиныхоо зургийг бол ер нь чөлөөтөө тавьж ер нь бол олон нийтээс бол уг харилцаагаа нуудаггүй байжээ. Гэвч хосууд болсноос хойш Лили сошиал дээр Панта бараг харьцаа болж түүний постуудыг ч үл тоож ер нь бол ийм хүйтэн хөндөй байдал нь бол ер нь Паны найз нөхөд тийм ээ ер нь гэр бүлийнхнийхээ анхаарлыг татсан байна. Лили ч мөн сошиал дээр ер нь идэвхтэй байсан. Мөн л өөрийн үзэл бодлоо илэрхийлэх амьдралын сайхан мөчүүдийн зураг хуваалцдаг байсан. Лили Панта үерхэж байх үедээ нэгэн сонин зүйлийг постлсан байдаг WeChat дээрээ. Тэрээр ингэж бичжээ. Магадгүй ирээдүйд би хайртай хүнтэйгээ гэрлэж чадахгүй ч байж мэднэ. Гэхдээ ядаж харамсгааргүй амьдралыг сонгосон байх болно гэж бичсэн байд юм байна.
Паны гэр бүлийнхэн бол Лилиг дүгнэхдээ их дотгошоогоо, хүүтэн хөндий, ер нь инээмсэглээд байдаггүй нэгэн гэж бол хардаг байсан. За магадгүй энэ нь хадам талд нь бол таалагдаагүй ч гэлээ хүний төрөлхийн зан чанарыг бол яалтай билээ гэж тэд боджээ. Пан өөрөө энэ бүхнийг огт тоогоогүй бөгөөд Лилид хайртай хэвээрээ байсан. Пан эхнэрээ гэрийнхнээсээ өөр нүдээр харсан бөгөөд Лили Сужо хотын уугуул өөрийг нь бодвол хөрөнгө чинээтэй айлын охин гэж бодон их баяртай байсан байна. Энэ өнцгөөс харвал Пангийн гэр бүлийнхэн түүнийг өөрөөсөө зянда дээгүүр хүнтэй гэрэлсэн гэж дүгнжээ. 2019 онд Пан хуримтлуулсан хадгаламжаа болон эцэг эхийнхээ багахан санхүүгийн дэмжлэгийг авч Сужо хотод байр худалдаа авчээ. Тэр жил Лили санаандгүй жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд тэд гэрэлсэн байна. 2020 оны 2 сард тэдний охин мэндэлж Пан А болсондоо хязгааргүй баяртай байлаа. Тэр охиныхоо эрүүл өсөж торнож буй бүчүүдийг сошиал тогтмол нийтэлдэг байсан. Гэр бүлийнхнийхээ сайн сайхны төлөө Пан эхнэр Лилигээ гэртээ сууж охиноо өсгөхийг санал болгож өөрөө ажил хийж амьдралаа авч явахаар шийдсэн байна. Тэрээр үйл хөдлөх хөрөнгийн зах зээл улам их амжилтанд хүрнэ гэдэгтээ бол итгэлтэй байсан. Ингээд Пан өмнөх ажлаасаа гарч өөрийн гэсэн үйл хөдлөх хөрөнгийн агентийг нээжээ. Пан коронагийн үеийн эдийн засгийн урт хугацааны зогсон байдлын нөлөө болон үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрэлт огцон мулалтанд орохыг урьдчилан таамаглаагүй. Харин охин нь өсөж томрох тусам Пан болон Лилийн хоёрын харилцаа хөрж айжмаар муудаж эхэлсэн байна. Паны орлого нь муудаж гэр бүлээ авч явахд хүрлцэхгүй байсан нь гэр бүлийнхэн дотоод уур амьсгалыг бол ер нь улам муутгаж хурцтгаж байсан байна. Тэд анх Лили жирэмсэн байсан болон коронагийн улмаас албан ёсны хурим хийх боломжгүй байсан учраас энэ нь Панд гин буруутай мэт мэдрэмжийг төрүүлдэг байсан. Тиймээс тэрээр яарвчлан 2020 оны 10 сарын 1-нд охин нь төрсөн ч байсан гэсэн албан ёсны хуримаа хийжээ. Хурмын дараа тэд Лилигийн эцэг эхийнх нь эзэмшдэг байсан байранд нүүж орсон байна. За гисэн хэдий ч Лилигийн сэтгэл санаа улам дордож тэрээр байн гуур уцаартай болж эхэлсэн. Хурмынхаа дараах 4 өдөр Пан оройн цагаар унтаж байсан охиноо сэрээж өрөөнд нь орсноос бол ширүүн маргаан үсчээ. Лили бухимдлаа цахим сүлжээнд илэрхийлж Пан өөрийн дайсан мэтээр дүрслэн битсэн байна. Пан охиноо асрах ажилд эхнэрээ завтай үедээ тусалдаг байсан ч гэлээ. Гэртээ сууж хүүхдээ хардаг амьдралын хэв маяг эхнэр Лилид нь үнэхээр хэцүү ядарч байгаа талаараа нөхөртөө байнга гомдолдог болсон байна. Цаашлаад тэд жижиг зүйл дээр ч санал зөрөлдөж маргалдах болсон. 2021 онд Хятад даяар нийт үйл хөдлөх хөрөнгийн салбар уналтанд орсон бөгөөд Пан зөвхөн 1 жил ажилласан шинэ бизнесээ хаахад хүрч ер нь бол дампуурсан байна. Харин Лили нөхрийнхөө бизнес санаа зовхгүй байсан бөгөөд интернетээр инфлюенсерүүдийн шууд дамжуулалтын бичлэгүүдийг байнга үздэг болж үүндээ бүр донтож эхэлсэн. Ингээд зогссонгүй Пан мдээгүй байх хооронд Лили нэгэн эрэгтэй инфлюенсерийн видео бичлэгүүдийг үздэг болж түүний хамгийн үнэн шүтэн бишрэгч нь болж маш их хэмжээний мөнгийг энэ инфлюенсерт зарцуулсан байна. Энэхүү инфлюенсер нь мөн Сужо хотод байсан бөгөөд тэдний гэрээс ердөө 10 км зайд амьдардаг залуу байсан юм байна. Нөхрөө ажилтай байх үед Лили шүтэн биширдэг инфлюенсерийн бичлэгүүдийг тасралтгүй үздэг байсан бөгөөд интернет банкар дамжуулан түүнд байнга мөнгө шилжүүлдэг байсан. Хэдэн сарын хугацаанд Лили нийтдээ 300 мянган юан, ойролцоогоор 45 мянган долларын үн бүхий бэлгийг тухайн инфлюенсерт илгээсэн нь энэ инфлюенсерийн анхаарлыг татсан байна. Инфлюенсерч шууд дамжуулалтын үеэрээ өөрийн фэн болох Лилиг дурдсан бөгөөд эцэст нь тэд WeChat-аар холбогдсон хувийн харилцаатай болжээ. Пан банкны дансанд хоос урж бүх кредит картууд нь лимитээ хэтрүүлэн зээл авсан байсныг мэдмэгцээ Лилитэй нэлээд ширүүхэн ярилцсан. Лили инфлюенсерт зориулан их хэмжээний мөнгө зарцуулснаа нөхөртөө хүлээн зөвшөөрч энэ нь өөрийн онлайн нэр хүндийг өсгөх хөрөнгө оруулалт байсан ч гэлээ эцэст нь би залилуулж луйрдуулсан гэж нөхөртөө тайлбарласан байна. Тэд хэсэгхэн маргалсан ч гэлээ Пан эхнэртэйгээ харилцах харилцаагаа хүндрүүлэхгүй тулд энэ асуудлыг ер нь өөрийн гэр бүлийнхэндээ хэлэхгүйгээр чимээгүй өнгөрөөсөн. Үүний оронд тэрээр эцэг эхийнхээ тусламжаар худалдан авсан байраа зарж Лилигийн өрийг төлсөн байна. Лилиг дахин интернет инфлюенсерт мөнгө зарцуулахгүй байлгахын тулд 2021 оны 10 сараас хойш Пан өөрийн бүх гэр бүлийн санхүүгээ өөрөө хянаж өөрөө зарцуулдаг болсон байна.
2021 оны 11 сарын 24-нд Пан анх удаа дүүдээ өөрийн амьдралд юу болоод байгаа талаараа ярьж, за мэдээж түүний ах дүү, ээж аав нь дүүгээс нь энэ бүхнийг олж мэдсэн байна. Үүний дараахан Пан гэрийнхэн ах дүү нартайгаа Хуаннан хот руугаа буцаж өвөг дээдстэй зориулсан зан үйлд оролцохоор явсан. За эдний гэр бүл Хуаннан хотод нэлээд олон хоногийг өнгөрүүлэх бодолтой байсан ч гэсэн Пан эхнэр охин хоёр лугаа яарч ингээ ганцаараа Сужоо руу буцсан байдаг юм байна. Лили урьдчилан бэлдсэн тайвшруулах эм болон том хэмжээтэй хөлдөөгч гэртээ худалдаж авч тавиад нөхрөө буцаж ирэхэд нь угтаж авсан. 2021 оны 12 сард гэрийнхэн Пантай холбоо тогтооход нэг л өөр болж ирсэн байна. За урд нь тэрээр бол байнга гэрийнхэнтэйгээ холбоотой байж, видео кол хийж, утсаар ярьдаг байсан бол за тэр Хуаннан хотоос буцаж ирсэн цагаасаа хойш бол ер нь зурган мессежүүд нь л зөвхөн хариу өгдөг. За тэгээд гэрийнхнийхэн ах дүүхэн залгасан дуудлагыг огт авахаа болсон байна. Паны ээж нь сэжиг авч бэр Лилигээс хүүгийнхэн талаар асуухад за Лили нөхөр нь өр нөхөгчдөөс зүхтагаа Сужоо хотоос явсан гэж тайлбарласан. Гэр бүлийнхэн түүний санхүүгийн байдал байр зарах болсон шалтгааныг нь мэдэж байсан учраас за ерөөсөө энэ бэрийнхэн хэлсэн ярианд итгэсэн байна. Удалгүй Паны WeChat аккаунт сошиалд хаяах нэг пост оруулдаг болж гэр бүлийнхэнтэйгээ зөвхөн мессежээр харилцаж заримдаа хаана байгаа байршлаа явуулж тэднийг тайвшруулахыг хичээж байв. Энэ хугацаанд Лили ч бас Паны гэр бүлийг тайвшруулж бид одоо бол холбоотой байгаа, өрөө дараад нөхөр маань буцаад эргэж ирнэ гэсэн амьдрал маань хэвийн сайхан үргэлжлэх болно гэж бол ярьдаг байсан байна. За ийм байдалтай явсаар Пан гэрийнхнээсээ мөнгө асууж эхэлсэн. За тэрээр мөнгө асууж байгаа шалтгаанаа тайлбарлахдаа би нэг жижиг бизнес эхлүүлэх гээд байгаамаа. За тэгээд бас дээрээс нь энэ өөр хотод байгаа учраас надад бас өдөр тутмын амьдралын зардал хэрэгтэй байна гэж бичдэг байсан байна. Паны гэрийнхэн өөрсдөө мөнгө муутай байсан ч хүүгээ амжилттай бизнес эхлүүлээд өрөө дараад эргэж ирнэ гэсэн итгэлээр дүүрэн байсан учраас хүүрүүгээ хэд удаа мөнгө шилжүүлсэн. 2022 оны Хятадын шинэ жилийн баярын үед Паны эцэг эх нь 3 сар уулзаагүй хүүгээ ер нь олж уулзъя гэж бодоод Сужоо хотод байх байр руу очижээ. Харамсалтай Пан гэртээ ирээгүй л байсан. За түүний гэрт нь эхнэр охин хоёр нь байсан байна. Паны охин аавыгаа байн асуусаар байсан. За хэд хоногийн дараа түүний ах нар нь мөнгө гуйсан зурвсуудыг хүлээн авсан бөгөөд 3 сар өнгөрч Пан ямар ч холбоо бариагүй байхад гэр бүлийнх нь улам их сэжилж эхэлсэн байна. Тэд Паныг сүлжээний зайлсанд орсон байж магадгүй. За тэгээд тэрнээсээ болоод ихээхэн хэмжээний өрөнд ус ингээд нэмээд орцсон байх. Энэ байдалтай ерөөсөө гаццсан байх үедээ гэж их айж исэн байна. За ингээд 2022 оны 2 сарын 24-нд хүүн бол ор тас уцаар ярихгүй хэвээрээ байсан, царайгаа харуулж ерөөсөө ярихгүй. За тэгээ мессеж бичдэг, тэгээ мөнгө гуйсаар байгаа байдлыг бол ер нь бол гэр бүлийнх нь харгалзан үзээд эцэст нь бол ер нь цагдаад Паныг бол сургаггүй алга болсон гэж бүртгүүлсэн юм байна. Хэдэн сар өнгөрсөн ч Пан хаана байгаа талаар ямар ч сураг гараагүй, мөрдөн байцаалт ямар ч ахицгүй байсан. Лили үргэлжлүүлэн хэлдэг үгээ хадам талдаа бол хэлсээр байсан байна. За Пан өртөө учраас хүмүүсээс зүхтаад явж байгаа, бид холбоотой байгаа, удахгүй гэртээ ирэндээ гэж эцэг эхийг нь тайвшруулдаг байсан. Цагдаа нар Лилиг нөхрөө ирж хайх тал дээр хайн хандаж байгааг харж энэ хэргийг бол ер нь нэг гүнзгий шалахгүйгээр тэгсгээд орхисон байна. Энэ бүх хугацаанд Паны гэр бүл түүний WeChat-аар ирсэн мессежүүдийг хүлээн авсаар байсан. Нэг удаа Паны ах нь илэн далангүйгээр за Паны WeChat руу ингэж ütсэн байт юм байна. За би чамайг миний дүү биш гэдгийг мэдэж байна гэж хариу бичсэн. За тэгээд ах нь бол ингэж хэлсэн байна. Хэрвээ чи үнэхээр л Пан муу юм бол тийм ээ яагаад гэртээ буцаж ирээд нэлх охин эхнэр хоёр дээрээ ирж тусалж хөгшөж буй эцэг эхийгээ харж болохгүй байгаа юм бэ. Ядаж нэг баярын үеэр ч гэсэн гэртээ ирж болохгүй юу гэж хэлсэн байдаг. За гэвч Паны WeChat видео кол бол ахгүй хэвээрээ л байсан. За хэдэн сар өнгөрсөн ч нөхцөл байдал ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. 2022 оны намар Паны ээж нь Лилиг бол эргэж очисон байдаг. За Лили хэдийн байрнаасаа нүүж зурагт хүрэгч аваад явсан байв. Лилигийн ээж нь түүнтэй холбоо барьж чадахгүй байсан учраас яаралтай цагдаад мэдгдсэн байна. За ингээд цагдаа нар ерэн сурвалжилсны эцэст бол Лилиг тийм ээ шинэ байранд ингээд нүгэ орцсон байсныг тогтоож олжээ. Лилигийн ээж бол генетикэн гарч ирэхэд тийм ээ Лили илт сэтгэл төгссөн байдалтай байсан ч за хийсэн үйлдэлээ ер нь бол тайлбарлахаас татгалцсан байна.
Паны ээж нь Лили болон аж охиныхаа талаар санаа зовж, гэр бүлийн хамт шинэ байранд нь баярын үеэр очиж уулзгаар болжээ. За хоол идэж байх үеэр бол Паны ах нь өрөөний буланд байх том хэмжээтэй хөлдөөгчийг бол анзаарч харсан. За тэр хөлдөөгч нь тэдний өмнөх байранд байсан хөлдөөгч байсан байна. Паны ах нь хөлдөөгчний тагийг скотчоор битүүлэн наасан байхыг хараад их тийм гайхсан ч гэлээ. За бас нэл хүүхдтэй нөхөр нь хол байгаа бирээ эмзэглүүлээд яах вэ гэж бодоод дууга өнгөрсөн юм байна. 2022 оны 10 сард Лили буцаад хуучин байр руугаа нүүсэн. 3 сарын дараа тэр охиноо дагуулan Паны аав ээжээр хятадын шинэ жилийн баярыг тэмдэглэхээр ирж нөхөр нь өрөө дараад бараг дуусаж байгаа. Удахгүй буцаж ирнэ гэсэн мэдээг дуулгасан байна. Энэ бүхэн гэр бүлд нь ганцхан мөчийн итгэл найдвар төрүүлсэн ч гэлээ тэр итгэл удалгүй үгүй болжээ. 2023 оны 3 сарын 8-нд Паны гэр бүл түүнээс зурус хүлээж авсан бөгөөд тэнд би дараа сард гэртээ харнаа гэж бичсэн байв. Маргааш нь Лили охиноо дагуулan гадуур гарсан хойно Лилигийн ээж нь хөлдөөгчнөөс хүргнийхэн амьгүй цогцыг олсон тэр байсан. Тэр маш ихээр цочирдож шууд охин луугаа залгаж хурдан гэртээ ирэхийг дуудсан бөгөөд Лилиг бол гэртээ буцаж ирэхэд нь юу болсныг бол асуусан. Лили ерөөсөө бүх зүйлээ ээжтэй бол ярьсан байдаг. Тэр нөхрийнхөө амийг хөнөөж цогцыг нь хөлдөөгч нь нуусан байжээ. Ээжийнхээ хүсэлтээр Лили тэр орой цагдаа дуудаж хэрэгээ хүлээн мэдүүлэг өгсөн. Ингээд Паны гэр бүл сэтгэл зүрх зүсэн мэдээг хүлээн авч сүүлийн жил гарны хугацаанд WeChat-аар ирдэг байсан с сэжигтэй мессежүүдийн утга аяндаа ойлгогдсон байна. Цагдаа нар Лилиг шууд байрвчилж Паны цогцыг шүүхийн задлан шинжилгээгээр оруулсан. Гэвч үхлийн шалтгааныг олон нийтэд ил зарлаагүй байдаг. Гэсэн ч Паны хамаатан саднуудын олон нийтийн мэдээллийн их сурвалжуудад өгсөн ярилцлагаас бол үзэхэд Пан эмнээс хордож амиа алдсан байх магадлал өндрөө гэж дүгнэж байгаа бөгөөд Лили түүнийг хөнөөгөөд хүрхчэнд нуусан гэж мэдээлсэн байна. Пан жил гарны хугацаанд сургаггүй байхад Лили нөхрийнхөө нэрийг барьж хадам эцэг эхээсээ 200,000 юан, нөхрийнхөө ах нараас 50,000 юан, өөрийнхөө төрсөн эцэг эхээс 120,000 юан гээд нийтдээ нэг 370,000 юан буюу ойролцоогоор $55,000 залилсан байна. Энэ бүх мөнгөний ихэнх хэсгийг Лили өөрийн дурлсан инфлюенсерт бэлэг нэрээр интернет банкаар шилжүүлсэн байв. Зарим Паны хамаатнууд бол хэвлэлд хандан ярьцлага өгтөө Лили цагдаад гэр бүлийн маргаанаас болж нөхрийнхөө амийг хөнөөсөн гэж мэдүүлсэн гэж ярьсан байна. Гэсэн ч бол олон нийтийн дүгнэлтээр Лили нөхрөө хөнөөсөн шалтгаан нь инфлюенсерт мөнгө төлөхийг нь бол нөхөр нь хоригдсан. Цаашлаа Лили дурлсан инфлюенсертэйгээ харилцаа үүсгэх боломжгүй байсан учраас нөхрийнхөө амийг хөнөөсөн гэж үзсэн байна. Цахим хэрэглэгчид гүнзгийрүүлэн судалсны үр дүнд Лили тухайн инфлюенсертэй биечлэн уулзаж учирдаг байсан гэж сэжгэлж эхэлсэн. Нийгмийн дарамт шүүмжлэл ихсхийн хэрээр инфлюенсерийг харьяалагддаг компани олон нийтэд хандан тайлбар мэдээллийг хийсэн байна. Уг тайлбарт Лилигээс бэлгэнд авсан тип буюу тэр мөнгө бол үнэндээ $45,000 хүрээгүй бага мөнгийг өгсөн. Тэд Паныг нас барсны дараа уулзсан учраас манай ажилтан буюу тэр инфлюенсер энэ Пангийн хүний үхэлтэй ямар ч холбоогүй гэж тайлбарлсан байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол тэр тухайн инфлюенсер залуугаас бол ярилцлага авахд тэрээр би энэ Лилигийн эмэгтэйг бол гэрэлсэн гэдгийг огт мэдээгүй. Би энэ хүнийг бол ганц бие хүн гэж бодоод уулздаг байсан гэж ярьсан байна. Мөн цахим хэрэглэгчид Лилиг нэгэн зэрэг хид хідэн эрэгтэй инфлюенсерүүдэд мөнгө төлж тэдэнтэй уулздаг байсан байх гэдэг таамгийг дэвшүүлсэн. Энэ бүх 15 сарын хугацаанд гэртээ нөхрийнхөө цогцыг хөргөчөнд хадгалж байхдаа ч Лили охинтойгоо хамт амьдарсаар байсан юм. Лили цахим сүлжээнд идэвхтэй байсан бөгөөд дараах бичвэрийг нийтэлж байсан байна. Үнэндээ бидний хооронд жинхэнэ хайр байгаагүй. Тухайн мөчийн сэтгэл хөдлөлөө бид хайр гэж андуурсан. Гэхдээ зөвхөн тийм л зүйл болоод өнгөрсөн гэж бичсэн байна. Хайр мэд санагдсан ч энэ нь зүгээр л төр зургийн сэтгэл хөдлөл байсан байна. Паны хөнөөсний дараач Лилид гэмшил, сэтгэл зүйн зовир бараг байсангүй. Гэвч тэр гаднах дүр төрхийнхөө цаана зүрх сэтгэлгүй жинхэнэ хэрцгий алуурчин байсныг хүмүүс төсөөлөөчгүй. Харин Паны гэр бүл, найз нөхдийн хувьд тэр бол үргэлж зөөлөн, хариуцлагатай залуу байсан. Тэр хизээч хэд үргэлгэн байж үзээгүй, хэн нэгнийг дарамтлж байгаагүй, ахмад наснаа хүндэлж, эхнэр охиндоо анхаарал халамжтай
ирсэн залуу. За гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөж заримдаа эхнэрийнхээ алдааг хүртэл өөр дээрээ тохож гэрийнхнаасаа нуудаг байсан гэж ярьсан байна. Харамсалтай нь түүний инэрэнгүү зан чанар нь эцэстээ түүний амийг авч утсан юм. Учир нь тэрээр хайрлаж явсан бүсгүйнхээ хэрцгий дүр төрхийг төсөөлж чадахгүй байсан. Цагдаагийн байгууллага Панг яг хизээ ямар нөхцөлд хүнөөснийг одоогоор ил зарлаагүй. За гэвч нэг зүйл бол тодорхой гэж үзэж байна. Лили хизээч нөхөртөө хайртай байгаагүй. Түүний хувьд Пан зүгээр л амьдралын хэрэгцээгээ хангах хэрэгсэл байсан юм. 2023 оны 12 сард Сужоо хотын дунд шатны ардын шүүх Лилигийн хэргийг санаатай хүн амны хэрэг болон заллах гэмт хэрэг хэмээн авч хэлэлцэж эхэлсэн. Гэвч шүүхийн эцсийн шийдвэр одоо хүртэл олон нийтэд ил болоогүй байдаг. За Паны гэр бүл Лили хизээч уучлахгүй гэдгээ илэрхийлж түүнд цаазан ял оноох ёстой гэж үзсэн. За мөн түүнд заллиулсан бүх мөнгөө бид төлүүлэн эргэж авахыг хүсэж байна гэдэг байр сууриа илэрхийлсэн байна. Лилид цаазан ял оноох хэсэг асуудал бол олон нийтийн анхаарлын төвд орсон бөгөөд хэрэг хүлээснээс үл хамааран энэхүү хэргийн ноцтой байдал нь цаазан ял оноох нөхцөл бүрдүүлж болзошгүй гэж үзэж байгаа юм. Хятадд энэ төрлийн төстэй хэрэгүүдэд цаазан ял оноосон тохиолдол олон байдгийн байна. За тухайлбал 15 сарын турш цогцтой хамт амьдарсан, тухайн хугацаанд үргэлжлүүлэн заллилан хийсэн, Лили хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй байгаа зэрэг нь бол цаазан ял оноох ёстой гэж олон нийт дүгнэж байгаа юм байна. Энэхүү хэрэг аль хэдийн 1 жилийн турш олон нийтэд ил болоод байгаа ч гэсэн яг Лили ямар ял авсан бэ гэдгийг аль бие ёсоор олон нийтэд зарлаагүй хэвээр. Яагаад ийм байгааг тодорхой мэдэх боломжгүй ч гэсэн зарим хүмүүсийн үзэж буйгаар бол Хятадын засгийн газар уг хэргийг олон нийтэд мэдээлэхийг бол мэдээж хүсэхгүй байна. За ялангуяа Хятадын гэрлэлтийн болон төрөлтийн түвшин буурч байгаа өнөөгийн нөхцөлд хүнийг цаазаар авахаас бол айл болох татгалзаж байж магадгүй юм аа. Ингэснээр нийгэмд гэрлэлт гэдэг зүйл бол айдас төрүүлэм зүйл гэж бол харуулахыг дараагийн гэрлэлтийн насны залуу үеийнхэнд бол харуулахыг хүсэхгүй байна. За мөн гэрлэлтийн ашиг тус эерэг талыг онцлон сурталчлахыг зорж байгаа байж болзошгүй гэж ажиглагчид таамагласан байна. За ингээ өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Хүлээн авч сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараа хүртэл баяр та.